дэд сайд бол хуультай засгийн газрын тухай хуулиараа дэд сайдыг томилсон хуультай тэр хуулийн дагуу дэд сайдыг бол томилсон. Гэтэл одоо ардс намын бүлэг бол дэд сайд байх шаардлагагүй. Тийм болохоор одоо энийг эргэж шар энийг засаад одоо дэд сайдгүй болгох гэсэн шаардлага тавьсан. За энийг одоо бас хэрхэн яаж шийдэх талаар гаргалгаа байж болох талаар санал солилцлоо. Тэгэхээр гаргалгааны ерөөс байсан юм байна. Гаргалгааны ерөөсөө засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад сая томилсон дизайнер хадаа буцаах юм уу? Тийм шаардлага шүү. Өөр 10 ерөөсөө яриаггүй гэсэн. Дөнгөж сая таавал засгийн газрыг огцруулна гэдэг сэдвээр зөвхөн дизайнерын асуудал юм. Дизайнерын асуудал гэсэн. Ер нь одоо 24 гишүүн гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл яваад байна шүү дээ. Яг хэдэн гишүүн одоо юм байлаа гарын үсэг зураад байгаа. За би асуусангүй би мэдсэнгүй би сая дэд сайдын асуудлыг яаж шийдэх вэ? Юу гэж ярьсан бэ? Үндсэн шаардлага нь бол дэд сайдыг эргэж харах, дэд сайдаа одоо буцааж татаа гэсэн шаардлага тавьсан шүү дээ. Тэгэхээр тэрийг татчих юм бол цаашаа засгийн газрын одоо гарын үсэг зурах асуудал бол зогсох байх гэж одоо ойлгож байгаа. Тийм болохоор энэ дээр одоо хэдүүлээ эхлээд үндсэн шалтгаан дээрээ тийм үү ярилцаад энэ дээр хоёр талаасаа бас ойлголцоод зөв шийдэл гаргачих юм бол цаашаа одоо процессууд явахгүй байх. Ойлголцыг гэдэг нь та одоо жишээ нь юун дээр ойлголцыг гэдэг юм бэ? Засгийн газрын тухай хуулийг өөрчлөөд дэд сайднараа татах юм уу? Эсвэл ямар хувилбар яриад байна? Харин ямар хувилбар байна вэ? Яаж одоо шийдэл гаргаж болох уу гэдэг талаар саналаа солилцож байна. Тэгэхээр одоогоор бол яг тодорхой энгийн нэгнээс одоо шийдэл бол одоохондоо гараагүй байна. Иргэд бас ордны зүүн хаалган дээр жагсаад байна шүү дээ. Шатхуун байхгүй, эдийн засаг хүнд байх үед одоо 20 сайд дээр нэмээд 16 дэд сайд томиллоо гэдэг шүүмжлэг хэлээд байна. Энэ дээр засгийн газар бас ямар байр суурьтай байна? Ер нь уулзсан юм байна уу? За хяналт бүтээмжийн менежер 128 менежерийг тийм үү бүгдийг одоо цомготгоснороо 20 гаруй тэрбум төгрөг хэмнэлт гарч байгаа. За 16 дэд сайд томилогдоод үүнтэй холбоотой зардал бол 800 орчим сая төгрөгийн зардал гарах юм байна лээ. Тийм болохоор бол 28 тэрбум төгрөгийн хэмнэлт хийгээд нэг тэрбум төгрөгийн өрөхгүй зардал одоо нэмээд энэ дэд сайднараас нь улс орны эдийн засаг нийгмийн амьдралаас хүндрэлтэй үед бас илүү одоо засгийн газрын бүтээмжтэй тийм үү засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ажиллахад дэд сайднаар бас дэм болох байх гэдэг үүднээс дэд сайдны засгийн газрын хууль заасны дагуу хуулийг хэрэгжүүлж томилсон. Гэтэл одоо бас ингээд улс төрийн шалтгааны улмаас одоо дэд сайднаар эргэж одоо хүчингүй болгоо гэдэг асуудал ярьж байгаа учраас энэ дээр биднес хоёр талаас ойлголцъё. Цаашдаа бас тийм үү энэ засгийн газраас гадна өөр олон засгийн газар ажиллана Монгол улсад. Тэгээ өмнөс дэд сайдтай байсан давуу тал бас тийм үү бас юмнууд байна. Тийм болохоос энэ дээр бас эргэж харуул яасан юм бэ? Эргэж бас хүлээжтэй ярилцуул яасан юм бэ? Улс төр ихэнд нь тавих биш. Улс орны эдийн засаг ард иргэдийн амьдралыг ихэнд нь тавиад үнэхээр дэд сайд хэрэгтэй хэрэггүй юу? За байвал тийм үү бас яг ямар дэд сайдаар байх хэвээр байх шаардлагагүй бол ямар сөрөг үр дагавар үүсэх юм? Энийгээ тийм үү хоёр талаасаа хүлээжтэй ярилцъя. Бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан ойлголт талдаа ярэ улс төржтэй талцаж хуваагдаж одоо хэрэлдэж маргалдаж одоо хатуурах талдаа биш зөвшөлдөх ойлголт талаараа л ярилцъя гэж би сая уулзлаа. Дэд сайдыг иргэд ч бас дэмжихгүй шүү дээ тий. Ер нь жоохон хүлээж авах жоохон хатуухан л байна тий. Тэр одоо яг засгийн газрын төсөв юу болж байгаа? Алтанаар ахад нэг хэлцэх юм уу яг яах юм бэ? За би одоо ерөнхий сайдад тийм үү танилцуулна тий. Тэгээ эргээ биднээс ярилцсан, намын дараад бас танилцуулна, сэргээд ярилцсан, улсын их хурлын удирдлагуудаас ярилцсан. Тэгээд бас тэгжээ шийдвэр. Би бол ганцаараа шийдвэр гаргадаг хүн биш. Засгийн газар юу н ажиллаж гин үү? Ардчилсан намын зарим гишүүдээс одоо 26-ны төсөвдөө дэд сайдуудын төсөв байхгүй, цэлэнгийн асуудал хүртэл яригдана гэдэг энэ мөнгийг яг хэрхэн яаж хийдэг? Хэмнэлт хийсэн гэдэг юунийгээ дагаад 16 дэд сайдаа дагаад 16 төсөв. Ер нь одоо яамдууч нэг 100 орчим албаагч оромтоотой байдаг. Тэгээ 100 орчим одоо албаагч оромтооны нэг л одоо дэд сайд нэртэй нэг л албан тушаал яригдж байгаа ш нэг л оромтооны асуудал. Тийм болохоор 100 хүн дотроос ингээд нэг оромтоог шингээх бол тийм бас боломжгүй зүйл биш ээ. За Босруулах бичгээ төр байж байгаа ч гэдэг дээр ойлгох чинь